Уг нь хааш тавиагүй ах хэвээр доо. Эгчэндээ энэ үүдэнд боржуур тавуулаа нэг машин зөксөж байгаа гаргачихад байна шүү дээ. Яасан дураараа юм бэ? Тавьчлаа оронд зогсоочлаа. Би яач хүүхд гаргач. Эгчэндээ эгчний таваагаас юм захиалцсан байгаа. Гадаа ирсэн мэн эгчэндээ гараад аваад нэг өмд байгаа заяа. Тэр нэг падаан дээр нь гарын үсэг зурх юм. Соёл тэм дээрдээ үсэг зураад ийм. За эгчэндээ гараа аваад. За би хүүхд гаргачлаа. Яа, зарга чист үнэн нэр намайг зоош хандахгүй хар өглөөгөр яад юм бэ чи? Яах гэж тийм бэ? Ой, одоо машин барьж болохгүй. Үлээлэг байгаа. За байж. Чи үнэлэхтэй үү? Үнэлэхтэй. Ах чорлоо чи. Хичээнд яваад ахыг аваад өгөх шүү дээ. За яг нанаас одоо хөдлөхгүй зогсож зоргоо. Чи сонсож гин үү? Би дуудлагын жолооч шам руу явах гэдэг зоргоо. Хичээнд яваад нөгөө ахыг яас аваад хүрээд кардааны нам жийж хаяад төлхүүрийг аваад тэгээд аваад хүрэх. Хөөе. Миний хичээнд цонхонд нь жоохон агаар оруулаарай заяа. Айгүй цаад нэг юм чи бүтэд өгч байх. Заяа. Цаг хардаа. Манайх 8 цагт цугладаг ажил байхгүй. За та уучлаарай. Наад хаалга гаднаас харж би ийм хүнтэй ажиллаж чадахгүй. За байж хөөе. Ганц л асуулт асууя. Хүүхдэд хайртай юу? Хайртай. Ямар ч тийм хүүхэд хайрлах царай биш үү? За та нааша анхаарлаа хандуулж байгаа. Энэ юу харагдчих? Улаан даашинцтай охин. Үгүй энэ зармигний мод байх. За би тань дахиад асуу. Энэ юу харагдчих? Зармигний мод. Энэ улаан даашинцтай бүсгүй гар нь харагдчих байгаа. За ойлгомжтой. Та юмыг энэ бүтнээр нь ч харж чаддгүй юм байна. Жижиг деталаар нь ч харж чаддгүй юм байна. За та гараарай. Гар. Хамаг тарихыг хөгжүүлэх хэрэгтэй. Тарих яаж хөгждөг? Гараа хөдлөжж тарих хөгждөг байхгүй юу? За би чамаас асуулт асуу. Энд ямар төснөд? Тэг шүнцгт. Гүү. Нара. Оп. Зармиг. Нара. Оп. Сүүл хуулгана. Инглээ. Хойно гуралж юм тавилаа. Ингээд шоу болчих шишин. Одоо энэ цэгнүүдийн чи хооронд нь холбоод юу л бол юу үүсгэж болж байна. 0-3 наснда тархиа зөв хөгжүүлсэн хүүхдүүд ирээдүйн 30 жилийнхэн амьдралыг бэлдэн. Чиний тарих 20 настай хүүхдийн сэтгэхүйнээс 7 нор биш шүү дээ. За чи хүүхдүүдэд шүлэг уншиж өглөө гэж бодъё. Саваагүй хулгана гүйж яваад савтай айрганд унчиж гинэ. За энийг чи яаж ойлгох? За хүүхдүүдээ игсэн байх нэ. Саваагүй Саваагүй хулгана гүйж яваад савтай айрг руу шиж гинэ. Миний амиг авсахгүй. Мань би засах чимээ малрын юм шүү. Тэгч шинэ. За чи ерөөсө болоогүй. Чи энэ цэгээр наадыг гээд энэ хүүхдийн бүтээл сэтгүүгийг хөгжүүлэх бичвэрийн дэвтэр дээр ажил өөрөө эхлэв. Цаав цагаан цаасан дээр зүгээр зураг зурхаасаа өмнө энэ цэгнүүдийг ашиглаж ямар дүрслүүдийг үүсгэж болох вэ? Энэ нь өөрөө бүтээлч даалгавар болж байгаа байхгүй юу? 4 насны багц. Энэ 0-3 нас чи хүүхдийн эмзэг нас байхгүй юу? Энэ дээр манай эцэг эхчүүд энэ боловсролынхаа ерөөсөө дэмжихгүй байна. Ямар харгас юм бэ? Хүүхдүүдийн боловсрол шинжилэлтэн дээр чи анхаардаг багш байх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхин тулд цэгээр наадыг дээр ажил. Тэгээд дахиад хэрэгтэй бол чи 5 насныхныг надаас ирээд авч болж байна. Тэр үедээ чи мөнгөөр худалдаж аваарай. Багш чинь чамд хэлээгүй юу? Цалин мөнгө төгрөг байхгүй шүү дээ миний дөө. Чи маргааш ирнэ үстэй. Тэгээд хүн доороо ажилуулна гэдэг чи хэцүү. Тэр нэг охин ажилуулсан чи Facebook дээр намайг чи бүр цалингаа тавьдаг юм гэдэг их чинь өөр газар болгосон шүү дээ. Их чинь өртөө байхгүй. Татварт 2 тэрбум өрөв шүү. Их чинь сүүлийн 10 жил өөртөө ч цалин тавьж үзээгүй. Өөртөө аваад хоншортой амьдрах хэрэгтэй шүү дээ. Миний тэнэг хэдэн сар өөрөөсөө болгоод явжээ. Гэрчээ ойрхон гэсэн үстэй. Болно болд юм дөө.